Тэр бол болд. Хөдөө ажилдаг завгүй эр түүнд эцгээс нь өвлөн авах Эрдэнэс 5 толгой хувьцаат компани 1072 ширхэг хувьцааг өвлөн авах шаардлага бий болсон. Тэр яахаа мэдэхгүй хувьцааны талаар ямар ч ойлголтгүй зогсож байна. Энэ бүх ажилтай хамт өв залгамжлах ажлыг яаж амжуулах вэ? Би одоо яаж хот руу явах вэ? Батар руу залгаад асууя. Аавынхаа хувьцааг өвлөх хэрэгтэй байна. Би яах ёстой вэ? Ойролцоох нотариат руу оч. Нотариат руу очиход өв залгамжлалт цахим хэлбэрээр шийдэгдэнэ. Гайхалтай. Ийм хэлбэр болцсон юм уу? Тэгвэл би шууд нотариатаар орно. Баярлалаа найзаа. Эрдэнэс 5 толгойн хувьцааг өвлөхдөө өөрийн сум дүүргийн нотариатад хандан өв залгамжлах эрхийн гэрчлэгээ авах боломжтой. Мөн таны өвлөх эрхийн гэрчлэгээ төвлөрсөн үнд цаасны хадгаламжийн төвд цахим хэлбэрээр илгээгдэнэ. Өвлөж авахд үнэт цаасны данс зайлшгүй байх ёстой. Ийм Монголиагаас мэдгдэл ирсэн байна. Хөөх, миний хувьцаа шилжсэн байна. Өвлөн авсан хувьцаа минь үнд цаасны дансанд байршжээ.